Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Mads Mikkelsen-ы гол дүрдэн тавьсан Dust Bunny хэмээх сонирхолтой аимшигын триллер киног товч бөгөөд тодорхой тайлбарлан хүргэх гэж байна. Шөнө дунд Аврора айсандаа чичирч байх бөгөөд түүний орны доор ямар нэг зүйл хөдлөхийг сонсоод тэр хашарав. Эцэг их нь тэр даруй ирж шалгахад Аврора орны доор мангас байна хэмээн хэлв. Мөн тэрээр хэрв шалан дээр гიშгэхгүй бол мангас тэднийг барьж чадахгүй гэж хэлээд шаланд хүрэхгүй байхыг гуйжээ. Ээж нь хаалганы хажууд суугаад доорс тонгоо харах ба тэнд юу ч алах гэв. Эцэг их нь түүнийг онтхыг зөвлөж сайхан амраарай гэж хэлээд гарч яв. Аврора айсан хിവэр байсан тул цонхоороо дамжин тагтан дээр унтахаар гардаг. Заримдаа тэр дотог шагааж харахад орны доорх тоосны бөөгнөрл харагцаар л байв. Тэнгэрт харуулж буй од харагдахад тэр хүслээ шивнэв. Гинт түүний урд гэрэлт цох гарч ирэх ба Аврора түүнийг даган явсаар 5 дугаар байрны хөрш болох 5 бие буюу хөлсний алуурчин гарч явахыг харав. Маргааш нь Аврора хөшийнхөө шуудангийн хайрцгийг шалгаж захидлыг нь тагнахыг оролдов. Алуурчин буцаж ирээд эд зүйсээ авахд тэр даруй нуугдлаа. Аврора түүнийг шатан дээрээс ажиглаж байгаад алуурчин цахилгаан шатанд суухыг хармагцаа гарч ирдэг. Эхлээд тэр орхоос тэнэгзэж байсан ч залуу түүнд хаалга онгойлгож өгсөн тул тэр даган оров. Тэд давхартаа ирмэгц Аврора түүний хаалга руу ширтгэе болж чадахгүй байв. Тэр шин Аврора тагтан дээр зогсож байгаад алуурчин дахин гарч явахыг харах бөгөөд тэр хүнжлөө тэврээд галын шатаар бууж түүнийг дагаж эхлэв. Алуурчин чимээ сонсоод эргэж харах ба энэ үед Аврора хогийн савны доор хурдан ноогдов. Алуурчин шалгахаар харахад зөвхөн хүнжилэл харагдсан тул цааш яв. Аврора түүнийг дагсаар хятад хороололд хүрсэн бөгөөд тэнд хогийн савнаас баг олж нүрээ нөв. Дараа нь тэр нэг барилгын дээвэр рүү авирж алуурчин дээрээс нь үргэлжлүүлэн дагав. Эцэст нь тэр залууг нэгэн нарийн гудамжинд олж харахад том лууны хүүхэлдээ барьсан хэсэг хүмүүс түүнийг дагаж байлаа. Гинт лууны эргэн тойронд салиуд буудаж алуурчин сүүдрээс үсрэн гарч ирдэг. Тэр шонг тойрон эргэлдэж ирчүүдлүү дайрч эхэлдэг. Эхлээд тэр хүүхэл дээр тойрсон залуустай тололдож уран хөдөлгөөн оновчтой цохилтоор тэднийг нэг нэгээр нь хурдан хөнөв. Луу түүнийг барьж авах шахад тэр өнхрөн болтож салиутын дэлбэрэлтэд дахин хідэн хүн өртөв. Дараа нь алуурчин дайрагтыг зогсоохын тулд тусгай зэвсэг гаргаж ирэн гайхалтай ур чадвараараа олон дайсныг устган тулаанаа үргэлжлүүлдэг. Тэр лууны доогуур гусаж ороод түүнийг барьж байсан хүмүүсийг алдаг. Гэрэл утаанаас болоод Аврора түүнийг жинхэнэ луу алж байна гэж боддог. Үүний дараа Аврора түүнийг даган гэртээ харив. Алуурчин шархатсан байсан бөгөөд шалан дээр цус тусахад тэр гутлаа тайлан оймсороо цусыг арчиж байлаа. Хамгийн сүүлийн туслыг тэр гэртээ орохын өмнө ханцуугаараа арчив. Тэр хаалга хааж байгаа дүр эсэгсэн ч үнэндээ тэр Аврораг ажиглаж байв. Аврора нуувчнаасаа гарч ирээд эцэг ихээ хаалга онгойлгож өгөөсэй гэсэндээ хаалга тогшов. Тэд түүнийг усанд оруулж байхдаа загинсан боловч Аврорагийн анхаарал шалны завсар руу алга болж буй тоосны бөөгнөрл дээр анхаарч байв. Хосууд Аврораг орондоо оруулж унтуулахад аав нь түүний бүх айдсыг халааслаад авч явлаа гэж хэлв. Эцэг их нь түүнд сайхан амраарай гэж хэлсэн ч Аврора баяртай гэж хариулдаг. Удалгүй чимээ гарч эхэлмэгц Аврора хүнжил доогоороо нуугдав. Мангас шалан доороос гарч ирээд эцэг эхийг нь хөнөөхөөр өрөөнөөс гарав. Тэр уйлангаа тэдний хашгирах мангасын архирах чимээг сонсож байв. Маргааш өглөө нь Аврора шаланд хүрэхээс хэд айсан тул дугуйтай тоглоомон усны өхөр дээрээ суугаад явдаг. Тэр аав ээжийнхээ унтлын өрөөг шалгахад өрөө нь тэр чигтээ сүйдсэн байх бөгөөд эцэг эхийнх нь ямар ч улмөр байхгүй байгааг анзаардаг. Өглөөний цайгаа ганцаараа уусны дараа Аврора үүдний танхимд очиж өдөржин алуурчин хүлээсэн ч тэрээр гарч ирдэггүй. Гэртээ буцаж ирэхдээ Аврора галтовооноос усан үзэм авч өрөө лүүгээ яв. Өрөөндөө ороод тэр шаланд хүрэхгүй тулд тавилхан дээгүүр дамжин явж эхлэв. Тэр санамсаргүйгээр нэг усан үзэм унгаагаад айсандаа таг хүссэн боловч юу ч болсонгүй. Тиймээс тэр цааш явсаар орон дээрээ гарч чадав.
Дараа нь тэр гутлаа тайсан бөгөөд нэг нь санамсаргүйгээр шалан дээр онцгов. Гинт шал чичирч Аврора хүнжил доогоороо нуугдах ба шалны мод маш удаанаар зүсэгдэж нүхнээс хумс гарч ирээд усан үзмийг ав. Мангас нүхэн дотроо түүнийг идсэн боловч амтанд нь дургуутсан буцаагаад нулимов. Усан үзм чийдэн онож шилийг нь харлаж орхив. Аврора нүхийг таглахаар хүнжлөө шийдсэн ч мангас хүнжлийг доош татаад авчихдаг. Аврораг зүгтхийг орогдох үед мангас түүнийг зогсоохоор орыг нь хөдөлгөж эхлэв. Тэгэд тэр шалан доороос гарч ирэхэд түүний аврах том үслэг бие ил болдог. Ор түүний нуруунд дээр тээгсэн тул Аврора унахгүй тулд орноосоо чанга зурв. Мангас түүнийг хайж ирлэгцээр байсан бөгөөд олж чадаагүй тул буцхаа шийдэж шал түүний араас зөөлөн эвлэн хаагдлаа. Маргааш өглөө нь Аврора гутлаа орон дээрээ байхыг хараад ихэд гайхав. Гэвч тэр бас хагархаа чийдэнг олж харсан нь мангас жинхэнэ байсныг батлав. Дараа нь тэр сүм рүү явсан бөгөөд тэнд хүмүүс хандивын тавгт мөнгө хийж байдаг. Хүүхдүүдэд хандивын тавгийг самартан даваажиж өгөх даалгавар өгсөн ч Аврора тусалж байгаа дүрсгээд мөнгөтэй тавгийг аваад сүмээс гараадгүй. Хэсэг хугацааны дараа алуурчин шуудангаа авахдаа хөөхөн наардтай хачин дугтуу оож харах бөгөөд тэр давхартаа гарахдаа Аврораг цонхоор коридор руу харж байгааг анзаарав. Алуурчин гэртээ ороод дугтууг нээхэд Аврорагаас ирсэн загтал байв. Тэр орныхоо доор байгаа мангасыг алуулахаар түүнийг хөслөх хүсэгтэй байгаагаа бичжээ. Тэр загталтай хамт ирсэн мөнгийг поолж эхэлтэл хаалга тогших чимээ гардаг. Энэ бол Аврора байсан бөгөөд мөнгө нь хөрөлцөх эсхийг мэдхийг хүсэж байлаа. Түүнийг оруулсны дараа Аврора өөрийгөө танилцуулсан ч залуу түнд нэрээ хэлхээс татгалзав. Дугтуу дотор $327 42 цент байсан бөгөөд Аврора үүнийг сүмээс хулгааснаа мөн хэлдэг. Алуурчин түүнээс яагаад намайг мангас алж чадна гэж бодож байгаа юм бэ гэж асуухад охин түүнийг хятад хороололд луу алж байхыг харсан гэж хариулв. Алуурчин түүнд хий зүйл харсан байна. Мангас гэж байдаггүй гэж тайлбарсан ч охин байдаг гэж зүтгэв. Тэр эцэг их нь энэ талаар юу гэж бодож байгааг асуухад Аврора мангас тэднийг идчихсэн гэж хэлдэг. Санаан зовж бас санархсан хөдөлсөн алуурчин Аврорагийн гэрлөө орж эцэг хийх нь өрөөг шалгах бөгөөд тэнд цус байгаагүй ч шалан дээр сумны хонгоо, ханан дээр нүх болон зүсэгдсэн мөрүүд байлаа. Алуурчин хөшүүд нь яагаад юу ч сонсоогүй гайхахад Аврора мангас хашгирах чимээгч бас идчихдэг гэж тайлбарлав. Үүний дараа тэд залуугийн гэрлөө бутсан бөгөөд тэр яагаад цагдаа дуудаагүйг нь асуудаг. Харин Аврора тэд мангасын тухай түүхэнд итгэхгүй гэдгийг хэлв. Алуурчин мангас яагаад гэр бүлийг нь хөнөөсөн бэ гэж асуухад охин ердөөл тэд шаланд хүрсэн болохоор гэж хариулв. Алуурчин мангасууд хүмүүсийг зөвхөн шаланд хүрснийхэн төлөө алдаггүй гэж тайлбарлав. Түүний араас мүшигдэг мангасууд нь тэр өөрөө бусад мангасуудыг алдаг учраас л түүнийг хөнөөхийг хүсдэг аж. Энэ ярианд бухимдсан алуурчин Аврораг гэрлүүн явуулах ба тэр орой алуурчин галт тэрэгний хонголд байрлах нууц бааранд очиж өөрийн удирдагч Лавендертэй уулзав. Тэр бүсгүйд Аврорагийн эцэг эхийн бичиг баримтыг үзүүлээд тэднийг мэрэгжлийн хүмүүс авч явсан гэж хэлв. Түүнийг аганж байсан хүйсний алуурчид андуурч буруу айлд орсон бөгөөд эцэг их нь тэдний царайг харсан тул алуурчид гэрч үлдээхгүй тулд тэднийг хөнөөсөн байх гэж алуурчин таамаглаж байдаг. Лавендер уг хэргийг судалж үзэхээ амласан ч Аврора хитрхи ихийг мэдэж байгааг сануулв. Гэвч алуурчин хүүхэд алхаас эрс татгалзав. Үүнээс болж Лавендер түүнийг болсон явдалд өөрийгөө буруутгаж байгааг ойлгоод үүнийг нь утгагүй зүйл гэж бодов. Дараа нь гэртээ хараад алуурчин унталгүй хүлээж байтал яг таамаглаж байсанчлан цахилгаан шат хөдлөх чимээ сонсогдлоо. Тэр даруй Аврорагийн гэрлөө орж мангас ирж байгаа тул шүүгэн дотор нуугдах хэрэгтэйг сануулв. Тэгээд алуурчин үүдний хаалганы ойролцоо тааз руу авирж тэндээ отож хүлээдэг. Тэр амандаа хотог зуусан байсан ч санамсаргүйгээр доош унагчин тэр. Яг тэр мөчөд алуурчин байрлуу орж ирдэг. Түүнийг хангалттай ойрхон ирэх үед алуурчин түүн рүү үсрэн бууж тулаан эхэлдэг. Алуурчин хотхыг ихэж авсан тул хөлсний алуурчин 5B таазны шилийг нэвтгэх нь түүний дайрагтаас болдов. Хөлсний алуурчин 5B-ийг булаж газар буух үед алуурчин түүнийг барьж аваад B-ийг нь ханан цавж эхлэв. Хөлсний алуурчин 5B том чийдэн авах бөгөөд түүнийг залуугийн толгой дээр хаглав. Дараа нь тэр түүнийг боохыг оролдож тэд бие биенийхээ нүрийг хөлөөрөө жийсэн байдалтай зууралдав. Алуурчин хурдан хөдөлж
хөлсний алуурчин 5 биеийг боож ав. Тиймээс 5 бие хоруугаараа 90 хүзүүг дарсаар түүнийг үхтэх нь боож орхив. Яг тэр үед өөр нэг алуурчин эмэгтэй тагтаар дамжин Аврорагийн унтлагын өрөөнд орж ирдэг. Тэр орон дээрх овгор зүйл рүү буудсан ч хүнжлийг татаж үзээд дэрнүүдэд хуурдснаа олж мэддэг. Өнөөх эмэгтэй шүүгээг онгойлгож багт наадмын хувцсны толгойг хөдөлгөн айж сандарсан Аврораг олж харав. Түүнийг охиныг буудах гэж байтал мангас шалан доороос гарч ирэн түүн рүү дайрч шүүгээний хаалгыг эвдэн түүнийг заллиж орхив. Үүний дараа хөлсний алуурчин 5 бие Аврорагийн өрөө рүү гүйж очоод өөр алуурчин ирснийг ойлгов. Тэр алуурчныг зогтсон гэж бодсон ч Аврора түүнийг мангаст идүүлсэн гэж хэлдэг. Хөлсний алуурчин Аврораг галтгооны өрөөнд аваачаад ажлаа дуусгахаар дахиад олон алуурчид ирнэ гэж хэлв. Тэр охины өрөөг шалгахад шалан дээр зөвхөн алуурчны бууны сумны нүхэл байдаг. Дараа нь хөлсний алуурчин Аврорагийн хусны бааваатай чемоданыг авч алуурчны цогцос болон багаж хэрэгслийнханд угаалгын өрөөнд оруулав. Цогцыг гялхар ууданд ороож вааны дээр үлгсэн байсан ч Аврора ард нь гарч ирэхэд хөлсний алуурчин цочирдон санамсаргүйгээр цогцыг алдаж унгав. Тэр юу хийж байгааг нь гайхарахад залуу цогцыг мөчлөх үед завааруулахгүй тулд цусыг нь юулж байна гэж тайлбарлав. Тэр цогцоос салахын тулд хэсгүүдийг чемодаанд хийхээр төлөвлөж энэ аимшигтай үйл явцыг Аврорад харуулахгүй тулд хаалгаа хаадаг. Аврора хаалганы урд унтсан байсан бөгөөд хөлсний алуурчин мөчлөх ажлаа дуусгаад түүнийг сэрээдэг. Цогцос хүн шиг харагдахаа байсан тулд тэр охинд хэсгүүдийг бооход туслахыг зөвшөөрөв. Аврора ажиллаж байхдаа маш олон асуулт асуух ба залуу эцэст нь өөрийгөө хөлсний алуурчин гэдгээ хүлээн зөвшөөрч эцэг эхийг нь түүнийг хайж байсан өөр алуурчин хөнөөсөн гэдгийг хэлв. Одоо Аврора хит их зүйл мэддэг болсон тул тэдний хоёуланг нь алхаар илүү олон алуурчин ирж байгааг хэлдэг. Охин түүнд өөрийгөө буруудгах хэрэггүй. Учир нь мангас үргэлж түүний эцэг эхийг алсан гэж хэлв. Тэдний яриаг хаалга тогших чимээ таслав. Хөлсний алуурчин хаалгаа ялимгүй нээж харахад Бренда гэх эмэгтэй байсан бөгөөд өөрийгөө нийгмийн ажилтан гэж танилцуулав. Энэ нь Аврорагийн 3 дахь асрагч айлан байсан бөгөөд Бренда ээлжид шалгалтаа хийх ёстой тул ирсэн байдаг. Хөлсний алуурчин Аврорагийн аав болж жүжиглсэн боловч ярианы үеэр олон алдаа гаргаж Брендагийн сэжгийг төрүүлв. Сандарсан хөлсний алуурчин би нүгдэж байна гэж хэлээд уулзалтыг хойшлуулахаар түүнийг ятгав. Хаавха хаамагцаа тэр Брендаг жинхэнэ нийгмийн ажигтан биш гэж боддог. Яг энэ үед Бренда чихэрчээрээ хэн нэгэнд хөлсний алуурчин жинхэнэ аав нь биш байна гэж мэдэгдэв. Үүний дараа хөлсний алуурчин Аврорагаас өмнөх асрагч гэр бүлүүдийнхэн талаар асуухад охин мангас тэднийг бүгдийг нь идчихсэн гэж хариулв. Түүний анхны асрагч гэр бүл түүнтэй зүү бус харьцдаг байсан тул тэр харуулж буй одонд хүслээ шивнэж мангасыг тэднийг зайлуулахыг гуйжээ. Харамсалтай нь тэр мангасаас салж чадаагүй тул хөлсний алуурчинг мангасыг алаасаа гэж дахин нэг хүслээ шивнсэн байв. Аврород энэ хорвоо дээр хинж байхгүй бөгөөд хөлсний алуурчнаас түүнд хэн нэгэн байгаа эсхийг асуухад тэр хариулахаас татгалзав. Тиймээс охин хэрвээ түүнийг байхгүй болчихвол санана гэдгээ хэлв. Хэсэг хугацааны дараа хөлсний алуурчин лаврентай кафед уулзахаар чемодануудаа авч ирэв. Тэр алуурчны цогцос зөвхөн том чемоданд байгаа. Харин жижиг чемодан дах хэсгүүд нь Аврора гэж итгүүлэхийг оролдов. Лавр нь алуурчдыг илгээсэн хүн нь өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэд хөлсний алуурчингийн араас яваагүй гэдгийг хэлв. Тэр зөвхөн Аврораг хит их зүйл мэддэг болсон учраас л алуулахыг хүссэн байдаг. Дараа нь тэр мөрдхийн үр дүнг хуваалцав. Аврорагийн эцэг эхийн талаар хинч юуж мэдэхгүй байлаа. Төрүүлсэн гэр бүл нь түүнийг хайсан тул мангасын тухай түүхүүд нь Аврорагийн сэтгэлийн шархаа даван туулах гэсэн арга зам гэж Лавр нь бодож байв. Лавр нь мөн хэн хөлсний алуурчинг алахыг оролдож байгааг судалсан бөгөөд гэмт хэргийн ертөнц тэр чигтээ түүний араас хөөцөлдөж байгааг олж мэджээ. Аврора тэдний ширээнд ирд сууснаар яриаг тасалдуулж алуурчдыг түүнээс холдуулахын тулд охиныг өгсөн мэтээр харагдуулах гэсэн хөлсний алуурчны төлөвлөгөөг бүрмсэн нураачдаг. Лавр нь хөлсний алуурчинг өөрийн хүүхэд насны шархтайгаа нүүр тулахын тулд Аврорад тосолж байна гэж бодсон тул түүнд хотоос явахыг зөвлөв.
Үүний дараа хөлсний алуурчин Аврораг дагуулan ресторанд орсон бөгөөд тэднийг баарнаас нэгэн эвгүй залуу ажиглаж байгааг анзаарав. Аврора хөлсний алуурчнаас өөрийнх нь аав болохыг гуйхад тэр охины бүх аавууд үхдэг гэдгийг сануулав. Хөлсний алуурчин хүүхэд байхдаа ээжигээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог байсан ч том болоод тархин түүнийг хий хоосон зүйлд итгүүлж байсныг ухаарсан тухайга хуваалцав. Тэр Аврораг мангас бол зүгээр их түүний төсөөлөл гэж итгүүлэхийг оролдсон ч энэ нь охины уурыг хүргэж маргаан үсгэхэд хүргэдэг. Тэднийг маргалдаж байхад өнөөх эвгүй залуу яриаг нь тасалж охиныг хөлсний алуурчны охин мөн эсхийг асуув. Аврора тийм гэж хэлсэн бол хөлсний алуурчин үгүй гэж хариулав. Яг тэр мөчид зөөгч хоол авчирсан бөгөөд хөлсний алуурчин туула хэлбэртэй бан шидэхэд Аврорад тэр нь хөдөлж байх шиг санагджээ. Эвгүй залуу өөрийгөө бас нэг хөлсний алуурчин гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч зөвхөн хөлсний алуурчингийн араас ирсэн бөгөөд охиныг үүнд хотгохыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Хөлсний алуурчин түүнийг гадаа хүлээж байхыг ятгах бөгөөд оройн хоолны дараа уулзгаа амлав. Залууг гарсны дараа хөлсний алуурчин зөөгчөөс бүх хоолоо хайрцагт хийж өгөхийг хүсээд нөгөө залуутай уулзалгүйгээр Аврораг дагуулan явдаг. Тэд хятад хорооллоор алхаж байхдаа Аврора хөлсний алуурчингийн гараас хөдлөв. Охин өнөөх эвгүй залуу тэднийг дагаж байгааг анзаарахад хөлсний алуурчин өөрт нь төлөвлөгөө байгаа гэж тангараглав. Удалгүй өөр олон хөлсний алуурчид ихний залуутай нэгдэж тэдний араас байрлуун дагаж явдаг. Хэсэг хугацааны дараа Бренда ирв. Учир нь хөлсний алуурчин түүнийг дуудсан байдаг. Аврора түүнд хаалга онгойлгож өгөхдөө шатан дээр сэжигтэй эхчүүд байхыг бас олж харав. Хөлсний алуурчин охиныг өрөөлүүн явуулсан бөгөөд тэр матрас дотор ухаж бихтгсэн тусгай нувчинд ордог. Дараа нь хөлсний алуурчин Брендэд өөрийгөө зүгээр л санаа зовсон хөрш бөгөөд өөрийнхөө болон Аврорагийн амь насанд түгшиж байна гэж хэлв. Тэр бүх асрагч гэр бүлүүд алагдсан. Одоо түүний ээлж ирсэн гэж бодож байгаа тул Брендийг тусламж дуудаасай гэж хүсэж байдаг. Түүхэндээ итгүүлэхийн тулд хөлсний алуурчин бүх гэрлээ унтраагаад гадаа хүлээж буй хөлсний алуурчныг зааж үзүүлв. Бренда чихвчээрээ жолоочтойгоо холбогдоход жолоочч бас тэдгээр ирчүүдийг харсан тул нэмэгдгүж дуудахаар болдог. Яг тэр мөчид хаалганы хонх дуугарч хөлсний алуурчин хаалга тайлахаар яарангүйхэд Аврора шалан дээрээс буу гэж анхааруулсан ч тэр тоосонгүй. Цонхоор шалгасны дараа хөлсний алуурчин хаалгаа нээхэд Лаверн байсан бөгөөд нөхцөл байдлыг яригцахаар түүнийг коридор руу чирч гаргав. Лаверн гадаа байгаа хүмүүс отолд бэлдэж байна гэж хэлэхэд хөлсний алуурчин харин ч өөрөө отолд хийж байгаа гэдгээ хэлв. Тэр Брендийг холбооны мөрдөх төвчөөний нууц ажилтан гэдгийг мэдэж байсан тул нэмэгт хүч дуудуулахын тулд Аврорагийн гэр бүлүүд үхсэн гэж түүнд худлаа хэлжээ. Тэр үнэн хэрэгтэй охиныг гэр бүл нь зүгээр л хайсан гэж бодож байгаа бөгөөд Лаверн түүнийг зэмлэж Аврора тэдний царайг харсан тул амьд үлдэх ясгүй гэж хэлээд хөлсний алуурчинг өөрийгөө аврахыг гуйдаг. Хөлсний алуурчин түүний гар дээр үнсээд түүнийг явуулав. Хөлсний алуурчинг гэрт буцаж ороход Бренда өөрийгөө холбооны мөрдөх товчооны ажилтан гэдгээ хүлээн зөвшөөрөх ба харин хөлсний алуурчин маш их гайхсан дүр эсгэв. Бренда Аврорагийн гэр бүлүүдийг шалгаж байгаагаа тайлбарлахад хөлсний алуурчин охины өмнөх асрагч эцэг эхчүүд бүгд үнэхээр сургагүй алга болсныг сонсоод цочирдов. Цорын ганц сэжүүр нь эхний байшингаас олдсон хуруу хөххийг болиулах төрөхлөгийн онгорхой сав байсан хэмээн хэлдэг. Хэн нэгэн үүнийг охины хуруунд төрхөж агаад төрхөгч багстайгаа алга болсон бөгөөд сүүлбэн багс шалны банзны доороос олдсон байдаг. Энэ нь яаж тийшээ орсныг хинч ойлгохгүй байсан тул хөлсний алуурчин мангас үүнийг муухай амттай болохоор нь нулимчсан байх гэж хошигнож хэлдэг. Гинт тэд чимээ сонсоод Аврораг шалгахаар гүйж очиход охин санамсаргүйгээр шаланд хүрчихсэн гэж хэлв. Хөлсний алуурчин цонхоор харахаар очиход Аврора түүн рүү эд зүүс шидэж шалан дээр гიშгэхгүй байхыг гуйсаар байлаа. Шалны банз цөмөрч Аврора аимшигтайгаар чанга хашгирав. Хөлсний алуурчин түүнийг нуугд гэж хэлээд өрөөнөөс гарахдаа арднас шал цөмөрч байгааг анзаарсангүй. Яг тэр мөчид алуурчид хаалга руу галлаж хөлсний алуурчин болон Брендийг хойш түлхэв.
Энэ үед мангас үсрэн гарч ирээд хурдан буцаж ноогддог. Алуурчид хаалганы нүхээр галлаж ихэсэн тул хөлсний алуурчин Брендгийн бууг авч хариу буудав. Тэр ухаан алдсан Брендг угаалгын өрөө рүү чирж оруулах зураа хид хідэн дайсныг алж чаддаг. Дараа нь коридорт холбооны мөрдөх товчооны 2 ажилтан гарч ирээд гал нээж дахин хідэн алуурчныг хөнөв. Амьд үлдсэн хүмүүс хаалгыг өшөглөн онгойлгож байр руу орж ноогдов. Угаалгын өрөөнд хөлсний алуурчин сумгүй босноо анзаарч Брендгийн хувцсыг нэгжиж эхлэв. Гэвч тэр сэрээд бууга буцааж авдаг. Хөлсний алуурчин алуурчдын хөдөлгөөнийг сонсохоор чихээ шаланд наасан боловч оронд нь Аврорагийн хэлсэн зүйл үнэн болохыг ихтрэх чимээг тэр сонсоод цочирдов. Эцэст нь Аврорагийн түүхэнд итгэсэн тэр угаалтуур дээр авирч гараад Брендгч бас шалан дээр буухгүй байхыг хэлв. Алуурчин угаалгын өрөөний хаалгыг нээх гэж байх үед мангас Аврорагийн өрөөнд дахин гарч ирэв. Өнөөх эвгүй залуу түүн рүү буудахыг оролцсон боловч мангаст нөлөөлсөнгүй. Харин ч гарч ирээд тэр хүнийг тэр чигт нь залгиж орхив. Бусад алуурчид сандран хаалга руу зогтох үедээ гал нээж байв. Гэвч сум түүнд огт нөлөөлсөнгүй. Мангас урагшилсаар тэднийг нэг нэгээр нь залгив. Угаалгын өрөөнд хөлсний алуурчин тулаанд ашиглаж болох зүйл хайж байгаад хуруу хөххийг болиулах төрхлөг олдог. Нэг алуурчин хаалгаар шидэгдэн ван дотор унахад хөлсний алуурчин түүний нүд рүү цахилгаан сойзоор хатгав. Өнөө хэр түүнийг буудах гэж оролдох үед Бренда амжиж буудснаар хаалгаа хаав. Эцэст нь хашгирах чимээ намжив. Зөвхөн 4 алуурчин үлдсэн бөгөөд тэд ханнаас зүүгдэн амьд үлдсэн байдаг. Тэдний нэг нь зэвсгээ санамсаргүй унагахад мангас гарч ирэн түүнийг идэж цогцыг нь нөхрөөгээ чирэм оров. Бренда хөлсний алуурчин 2 нөгөө алуурчны цогцыг туршилт болгон коридор руу шидрэд. Бусд нь тэр даруй гал нээж эхэлдэг. Удалгүй мангас дахин гарч ирээд энэ цогцыг ч бас идэв. Тиймээс хөлсний алуурчин угаалгын өрөөний хаалгыг дахин хаадаг. Гинт холбооны мөрдөх товчооны ажилтнууд байр руу дайран орж бууж ирэхийг хүсэхгүй. Ханнаас зүгдсэн алуурчдыг баривчлахаар албатан шалан дээр болгодог. Ажилтнуудын нэг нь угаалгын өрөө рүү орж ирэхэд Бренда түүнийг хөлсний алуурчинг баривчлахгүй байхыг тушааж, түүнийг зүгээр санаа зовсон хөршин гэж тайлбарладаг. Дараа нь Бренда коридор руу гүйж очоод ханнаас зурангаа хамтран ажиллагчдаа шалан дээрээс холдохыг анхааруулав. Мангас гарч ирж коридорт байсан бүх хүмүүсийг идэхийн өмнө шалан доороос хумс гарч ирээд үүдний хаалгыг хаачгав. Аврора өрөөнийхэн гадаа гарах хашгираан буун дуг сонсоод чихээ дарсаар л байдаг. Хинч үлдээгүй үед мангас нөхрүүгээ буцав. Үүний дараа хөлсний алуурчин усны үхрийн баримл дээр суугаад Аврораг оргуулахаар амлан өрөөлөө нь явдаг. Гэвч мангас дахин гарч ирээд түүнийг амандаа зуух ба хөлсний алуурчин амийг нь ангаалах гэж чадах чинээгээрээ тэнцсэн ч хүч нь хүрэлгүй. Мангас амаа хамхив. Мангас нөхрүүгээ буцсны дараа сэтгэлээр унсан Аврора "Би чамд хэлсэн шүү дээ" гэж хэлээд дахин ноогдлаа. Маргааш өглөө нь Аврора хачин чимээ сонсоод сэрдэг. Гинт нүх нээгдэж мангас хөлсний алуурчинг нулимаад гаргачихв. Тэр хуруу хөххийг болиулах төрхлөгийн муухай амьттай тул түүний ачаар амьд үлдсэн байд. Тэд тэврэлдэн уулзсан боловч энэ сайхан мөчийг буутай гудал өмссөн лавер нь тасалдуулав. Тэр Аврораг алхаар ирсэн бөгөөд хөлсний алуурчин түүнд мангасын тухай анхааруулахыг оролдов. Гэвч лавер нь хөдөлгөөс татгалцсан тул хөлсний алуурчин түүнийг ээж гэж дуудангуйв. Ингэснээр тэр эмэгтэй түүний ээж бөгөөд хөлсний алуурчингийн бүх сэтгэлгийн шарх нь ээжийнхээ бохир бизнест өсч төрнснөөс үүдэлтэй болох нь тодорхой болдог. Хяваар нь түүнийг тэгж дуудахгүй байхыг хэлж мангасын тухай яриг шоолж байтал мангас гарч ирэв. Тэр бүх хүчээрээ гал нээсэн тул мангас шалан доогуур орж нуугдаад дараа нь түүний ард гарч ирээд түүнийг идэв. Хөлсний алуурчин түүнийг үхэж байхад сүүлчийн удаа ээж гэж шивнүү хийгдэг. Дараа нь тэр Аврораг тагт руу гаргасан боловч тэрнийг хөдлөхөөс өмнө мангас орыг хөмөрч түүнийг идэхээр ойртож байдаг. Хөлсний алуурчин өнхрөн булдах бөгөөд мангас орыг тэр чигт нь залгав. Удалгүй мангас дахин дайрахаар ирэхэд Аврора өөрт нь байсан цорын ганц найзаа аврахын тулд мангас болон хөлсний алуурчингийн дундуур орж загсав. Мангас хөдөлгөөнгүй болж хөшгөд хөлсний алуурчин энэ мангас Аврорагийн хучраас түүнийг идэхийг хүсэхгүй байгаа. Тиймээс түүнтэй хамтдаа амьдарч сурах хэрэгтэйг хэлв. Аврора мангасаас айхаа болж
харин ч түүнийг өөрийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг зогсгих тушаадаг. Мангас зөвхөн түүнийг хамгаалж, түүний айдас гимгэгтэй холбоотой байсан нь харагддаг. Алуурчин залуу болон охин хоёр хотоос зугтан шинэ амьдрал эхлүүлэхээр явах бөгөөд мөн мангас тэдний машиныг даган гүйж байдаг. Байранд буцаж ирэхэд Бренда шүүгэнд нуугдсан байсан тул амьд үлдсэн байгаагаар кино төгсдөг. Илүү олон сонирхолтой киноны товчлыг цаг алддаггүй хүлээн авахыг хүсвэл манай сувагт subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцай.